За сайн байцгаана уу. Улаан авс явуулдаг майкаст эхэлж байна. За энэхүү 3 дугаар сард юу болсон үйл явдлуудыг товчхон шиг тайлбарлаад өгчий. За 3 сарын 8-нд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдөр буюу Мартин 8 болсон. 3 сарын 18-нд Монгол Улсын цэргийн баяр, 3 сарын 14-нд Питоны өдөр болсон. Маргааш буюу 3 сарын 28-нд манай сургуулийн спортын наадам буюу волейбол болон сагсны тэмцээнээр болон харин одоо хэдүүлээ явж Питоны өдөрт ямар хөө зүйл болсныг Батэлгэр өгшөөс очиж асууцгаая. Биднээс богино хугацаанд хүүхдүүдийн сонирхойг шалгасан юм тэмцээн зохион байгуулсан байгаа. За үүний хувьд болохоор 8А ангийн сэлэнгээ болохоор 100 орныг хэлсэн. За тэгээд би бол хүүхдүүдийг богино хугацаанд тийм олон орн цээжилж чадахгүй байх гэж бодож байсан. Тэгээд биднээсээ хувьд бол 10 минутын хугацаа хүүхдтэй өгөөд за тэгээд хүүхд маань 10 минутын хугацаанд бэлдээд гарч ирээд өөрийнхөө одоо нэг сансан орноо хэлсэн. За тэгээд дунд нь бол 3 удаа алдаад буцаад сэргээн санах боломж олгосон байгаа. За тэгэхэд бол ерөнхийдөө бол ямар ч алдаагүйгээр эхний 100 орон бол амжилттай хэлсэн. Ингээд ерөнхийдөө Питоны өдрийн одоо тэр тэмцээний ялагчаар 8 ангийн сурагч сэлэнгээ тарсан байгаа. За сайн байна уу? За сайн байна уу? За өөрөө хэн блэ нэр нь? Сэлэнг. Өдөр өнгөлөө. 8. За 3 сарын 14-нд Питоны өдөр болсон шүү дээ. Тэр өдөрт манай ялсан хэлж байгаа Тий. За ер нь Пито хэдэн цифр хэлсэн бэ? 120. Фүү 120. Бас нэлээд л чанга сонсож байна харахгүй. Яаж 120-ыг ер нь ямархуу аргаар бэлдэж эхлээд хэдэн цифр ер нь ингээд бэлдэж цээжилж эхэлсэн бэ? Эхлээд багшаа ингээд хичээлийн цаг дээр шууд ингээд цээжлээд эхэл гэж хэлсэн л дээ. Яг 15 минут өгөөд. Тэгээд тэрэн дээр нь яг эхний 95-ыг нь яг цээжилсэн. Тэгээд ингээд багш ингээд дээшээгээ цугларын цугларж яхад нь үргэлжлүүлээд тэр 120-ыг гүйцээгээ цээжилсэн. Яа, чанга сонсогч шүү. Гэхдээ яа харахгүй бас нэлээд хэцүү зүйлийг маш сайн хийсэн байна. Би бол өөрөө яа харахгүй би бол 10 хэдэн цифрэл цээжлэх байх юм. Би бол юм цээжлэхдээ ер нь таарах уу. Тэгээд Питоны өдрөөр яасан баяр хүргэе. Баярлаа. За, манай Питоны тэмцээний ялагчийн сэтгэл иймэрхүү байлаа. За, дараагийн хүмүүсээс явж сэтгэлийн асууцгаая. За, сайн байна уу? Да, хэн блэ өөрөө? Болон. Хэддүгээр ангилаа? Ария. За, 3 сарын 8-нд Мартин 8 болсон шүү дээ. Аха. Мартин 8 хүүгүүд нь яаж баярлуулсан бэ? 5 дахь өдөр хүүгүүд ингээд нүдэн анжи гэж байгаа. Тэгээд бэлэг ширээн дээр тавьсан байсан. Тэгээ ямар бэлэг тавьсан байсан бэ гэвэл эрдэнэ чихрээр цэцгийн баглаа хийгээд нэгэнд нь өсний болттой цахим бишиж өгсөн. Вау, амар гоё бэлэг шүү. Ямар хөө санагцсан? Гоё санагцсан. Тэрний яг маргаашаас нэхлээд цэргийн баяртай төлөвлөж эхэлсэн. За. Ер нь гоё бэлэг байсан байна яа харахгүй. Өмнө ийм бэлэг авсан уу юу? Өмнө нөгөө нэг өнгөрсөн жил 2 охинтой байдаг байсан болохоор нэг гоё бэлэг аваагүй л дээ. Яах вэ? Гэхдээ энэ жил гоё ясан. Бас торт идсэн. Ундаа уусан бас. За. Ерөнхий Мартин 8-ны бэлгнүүд Мартин 8 гоё болсон юм байна. За, хэдүүлээ очиж одоо цэргийн баяраар охтууд нь хүүгдэг яаж баярлуулсныг асууцгаая. Сайн уу? Зөвөрөө хэддүгээр өнгөлөө? 10-аагийн цаг зал байна. За, 3 сарын 18-нд цэргийн баяраар охтууд нь яаж баярлуулсан бэ? Амар практич бүр амар ардар гартлаа амар тоглосон. Тэгээд гоё жижигхэн гоё бэл өгсөн. Сүмнэрээс өгсөн тий. Ямар хөө байсан бэ? Амар шоконд орсон. Тэгээд өхгүй гэж бодчихсон чинь төгсөн болохоор амар гоё байсан тий. Ерхий өөртөө ч амар гоё баярлуулсан байлээ шүү дээ. Яхаар Мартин 8-аар. Тий. За, ер нь цэргийн баяр өөрт ч ямар хөө санагддаг байна. Ер нь тэгэл цэрэгш нь хамаагүй тэгэл баярлалт эрэгтэй хүмүүс баярлцсан дээр гэж боддоо тий. За, манай сургуулиар 3 сарын 18 болон 3 сарын 8 Мартин 8 бол цэргийн баяр ер нь иймэрхүү тэмдэглэсэн байна. За, хэдүүлээ одоо явж дараагийн хүмүүсээсээ сэтгэлийн асууцгаая. За, хүүхдүүд волейбол тоглож байна. Энэ тэмцээндээ бэлдэж байгаа юм шиг байна. Манай ангидс энэ волейболоо бэлдэж байгаа. Манай анги ер нь амжилт үзүүлнэ гэж найдаж байгаа. Манай сургууль ерөнхий ингээл амар чөлөөтэй байд юм дөө ингээл волейбол тоглоод, теннис тоглоод хичээл номоо хийгээл ер нь тэгэл манай чөлөөтэй сургууль дөө. Манай ер нь сургууль жоохон одоохондоо хөнгө харж магадгүй. Гэхдээ яхаар гоо хичээл тарцсан байгаа болохоор жоохон сэлүүхэн байна. Тэгээ ерөнхий яг хичээлийн үеэр бол нэлээд дуу чимээтэй ингээл хүүхдүүдийн орилт жоохон хүүхдүүд хичээл номдоо хийгээл найзуудаараа амар чөлөөтэй байдаг. Сайн байна уу? Сайн байна. За, өөр хэн блэ? 9 ангийн хан шиг байна. За, одоо маргааш буюу 28-нд одоо спортын өдөрлөг болж байгаа шүү дээ, наадам.
За ерөнхий одоо хэр бэлтэж байгаа вэ? Одоо тэгэл энэ 7 жангоо тэгэл бэллээ. Ангийнхантаа тэгэл заал аваад За ерөн бэлтгэл ерөн ямар хөө гэж бодож байна? Маргаашны тэмцээнд болоход. бас гайгүй. За маргааш ерөнхий одоо ингээд сагс болон волейболоор тоглоно. Ер нь аль ангиас жоохон имиж байна. Одоо тэгээд 6-аас 9-ийн хооронд гэхэр ч одоо 8-аас одоо жоохон нэг тийм айж аваад гэх юм да. Одоо 8-ийн хөвгтөж сакс хэлүүлэндээ тэгээд одоо сайн л юм бэлээ. За ерөнхий сандрал байна уу? Байхгүй. Тэгвэл баярлж байна эсвэл жоохон догтлол байна уу? Одоо тэгэл нэг тийм амар сүртээх юм догтлж баярсан юм байхгүй ч гэсэн тэгэл одоо тэр алтын төлөө явандаа л гэж. За тэгвэл тэмцээнд амжилт хүсье. За хожоорой алтаваарай. За спортын өдрөлийн талаар ерөнхий хүмүүс имерхүү сэтгэлтэй байна. За тэгээд бүх ангийнхандаа дунд ахлахындаа ер нь спортт нь бүгд хичээгээрээ бүгд ер нь ялахын төлөө зөрөгтэй байгаарай гэж хэлье. За. За манай сургуулийн аврах шалгаруулах сагсан бөмбөг волейболын тэмцээн амжилттай сайхан зохион байгуулагдаад манай баг тамирчид их хөрсөлдөөнтэй тэнцүү хөрсөлдөж байна. За таны ясан сэтгэл төрөн вэ? Гоё нөө бүгд амар хөвчтэй оролцлоо. 10 хамаас мундаг байсан шүү. Тэгээд хамт авсан хүүхдүүд маань мундаг байлаа. Бүгд падаж сайн гаргалаа. Нэг падаж ялцсан байсангүй. Тэгээд гоё нөө. Яа, сая бүр яг яана гэсэн бага хожсон. Одоо 11-тэй. Гэтэ 11-ийг баржлахгүй бах уу. Би ямарсан гэртээ алтан медальтай очноо. Амар гоё юм, бардаж болдгүй юм байна. Тэгээ би сая падажраа амар олон оноо авлаа. Тэгээд ер нь битий тэрээрээ. Танаа багийн гол сул тал юу гэж бодож байна? Манайх сул тал байхгүй л дээ. Яалтчгүй манайх аваргал болох гэж байгаа байна. Сул тал. Даваа тал нь ив нэгдлээ. Тэгээд ив нэгдлээрээ л бидээс авчих. Ив нэгдлээрээ л авах. За баярлаа. За сайн байна уу? Сайн уу. Танах тоглосноо? Одоо тоглож байна. Одоо тоглож байна. За тэгвэл тоглолтын өмнөх сэтгэл ямар вэ? Улсаагаас л яаж. Улсаагаар л яаж байна. За тэгвэл танаа багийн хамгийн том сул тал юу гэж бодож байна? Ихийг нь волейбол тоглож чадахгүй. Тэгвэл эсрэг нь асууя л та. Хамгийн том давуу тал юу гэж бодож байна? Нэглэггүй тэрх нь гайг баг. Энэжгүй тэрх нь гайг баха. За ойлголоо. За амжилт хүсье. За сайн байна уу? Сайн байна уу? За танах тоглосноо? Тоглосон. За хоцсон уу? Хоцсон шүү. Ер нь бас хангалттай. За танах ер нь юуны улмаас хоцсон гэж бодож байна? Юуны бол ер нь бол манай баг ер нь бол их хоорондоо их харилцаатай. Нэгэндээ ойролцоо тэгээд ерөө ялцсан байгаа. Тэгвэл танаа багийн давуу тал юу вэ? Давуу тал юу давуу тал гэж бодож байгаа. За авраг авахар ирсэн үү? Тий. Авраг юм бол авахаа. Хэдэн үед ихтэй? 90. 10% нь юу дутаад байна? 10% нь жоохон аз тутцсан байж магадгүй. За ойлголоо амжилт хүсье. Сайн байна уу? Сайн байна. За танах тоглосон уу? Сая 3 дахь тоглолтод нэг тоглосон. Аха. За танах хоцсон уу? Хоцсон. За тэгвэл хож хосон шалтгаан нь юу гэж бодож байна? Хож хосон шалтгаан нь багийн ажиллагаа гэж бодож байна. Багийн ажиллагаа. За танах тэгвэл хамгийн том давуу тал чи юу вэ? Хамгийн том давуу тал уу? Би бинтийг ойлголцдог. Тэгээд одоо би биндээ юу н алдлаа гэд буруу өгдөггүй. Ингээд алдаж болно гэдэг сэтгэхүйтэй. Тэгээд гол нь ялах сэтгэхүйтэй болсон. Тэгвэл сургуулийн аврагаар өөрсдөө авраг авна гэж бодож байна уу? Авраг авах гэж ирсэн шүү дээ. Авраг авах гэж ирсэн үү? Тэгвэл хэдэн үе итгэлтэй? 100% итгэлгүй бол одоо оролцоо явах хэрэгтэй. За ойлголоо амжилт хүсье. За баярлалаа. За сайн байна уу? Сайн. За танах одоо өнөөдөр тоглосноо? Тоглосон. За хоцсон уу? Хожигдсон 10 дугаар ангийнхаа чаг багтаа таарсан. За хожигдсон болсон ер нь шалтгаан юу гэж бодож байна? Ер нь л авалт муу байсан да. Бусдаар бол гайгүй манайх. За тэгвэл танаа багийн хамгийн том давуу тал юу вэ? Өндөр. Бүгдээрээ өндөр. Аха. За тэгвэл энэ тэмцээний энэ одоо спортын аврагаар авраг авна гэж бодож байна уу?
Ер нь бол аавна хосаалт аваад тэгээ ер нь цомыг аавна гэж бодож байгаа. Хэдэн үе итгэлтэй? 98%. 98%. Тэгвэл 2% нь юу дутуу вэ? 2% нь 2% нь уур чадвар дутуу байна да. Бусдаар ч яах вэ? За. Ойлголоо амжилт хүсье. За манай. Танах тоглосон уу? Тоглосон. Одоо тоглож байна. Одоо тоглож байна. Одоо тоглож байна. Тоглож байна. За танаа баг хэдэн удаа хийсэн бэ? Өмнөх дээр нь ихтэй төрөв дээр нэг хоц, эмхтэй дээр нэг хоц. Одоо хаж хавтаа гэж бодсон. Багтаа хэр итгэлтэй? Ер нь ихтэй байна. Ихтэй нөө. Ер нь авраг авна гэж бодож байна уу? Хангалттай гэж бодож байна. Хэдэн үе итгэлтэй? 90. 10% нь юу дутуу байна? 10% нь одоо оноогоо харахаар. Оноогоо хараад байна. Тий, оноогоо. За. Амжилт хүсье. За сайн байна уу? Сайн байна. За танах өнөөдөр тоглосон уу? Октод бол тоглоагүй байна. Хөгөөд бол тоглосон. За. Тэгвэл тоглолтын өмнөх сэтгэл ямар байна? Хожно гэж бодож байна уу? Угаасаа хожин штэ. Хожих уу? Хэдэн үе итгэлтэй? Хэдэн үе итгэлтэй? Мэдгүй. Байгаал хаа. Ер нь хуваар тооцоолоо 100-аас. Тий. Тэгвэл хөвгүүдийн багтаа хэр итгэлтэй? Хөгөөд бол сайн штэ. Манай хөгөөд сайн юм чинь. Ер нь ялч бахаа л гэж бодож. Ер нь танаа ангийн одоо хамгийн гол даваа тал юу гэж бодож байна? Одоо тэгэл өндөр 2 3 хүнтэй тий. Тэгэл айгу хурдан хөдөлгөөнтэй спортондоо сайн дуртай хүмүүс байгаа гэж бодож байна. Энэ тэмцээн дээр авраг авна гэж бодож байна уу? Тэгээ авбал гоё л байна. Авъя л гэж бодно да одоо. За, амжилт хүсье. За. Сайн байна уу? Сайн байна уу? За, танах өнөөдөр хэд тогсон бэ? Сайн нэг 9-ндээ тоглосон. Тэгээд 9-ийн нэг яасан. Тэгвэл тоглолтын дараах сэтгэл ямар хөө? Амар баяртай. Медаль авчуу тэгэл өөж онзаад амар баяртай. За тэгвэл танаа багийн хамгийн гол одоо ингээд даваа тал юу вэ? Манай багуу амар юу лээ. Пас жоохон сайн авдаг. Тийм. Тэгээд цэлмэг давталдаг. Тийм тэргээр гоё. За танах тэгвэл энэ дундаа одоо цом өргөнө гэж бодож байна уу? Цом уу? За бүр авраг болоод тэгж болж магадгүй юу? Хэдэн үе итгэлтэй тэгвэл? 50. Тэгвэл 50% нь юу болохгүй гэж бодож байна? Нөгөө нэг 8-ах амар тоглодог. Тэгээд 8-ах нэг арай болохгүй байх гэж бодоод байна. За тоглолтод амжилт хүсье. Баярлалаа. За өнөөдөр танах хэдэн удаа тоглосон бэ? 2 тогсон. 2 тогсон. Хоёуланд хоцсон уу? За танаа багийн тэгвэл хожих усаа шалтгаан юу гэж бодож байна? Жаргал сайхан. За тэгвэл танаа багт жаргалсаас өөр даваа тал байгаа юу? Багийн ажиллагаа. Багийн ажиллагаа өөртөө амар сайн гэж бодож байгаа юу? Нэг гайгүй. Муу. Танах тэгвэл одоо цом өргөнө гэж бодож байна уу? Тий, ойлгомжтой шүү дээ. Ойлгомжтой юу? Хэдэн үе итгэлтэй? Хэдэн үе итгэлтэй? Бараг 101 110. 110. Тий, 110. За, өргөлж юм өдрөөр байгаарай. За, амжилт хүсье. Сайн байна уу? Сайн байна уу? За, танаа багт одоо юу тохиолдов? Тэр багш хараасаа багш хард. Энэ оцоод. Манай багш амар царайлаг даваа гэл гэдэг. Бат дэлгэр багш. Даваад гэрдэ. За манай хүн одоо биш багштай байрлал. Хин уусаа Тааш тэ хэдэн лайк хүрвэл манай аялалд авч явах вэ? Нэг сая штэ. Яаж вэ?